Өнөөдрийн хичээлээр бид мэргэжлийн имэйлийг хэрхэн үр дүнтэй зөв бичих талаар суралцсан. Энэ бол таны бизнесийн болон хувийн харилцаанд чухал нөлөөтэй ур чадвар юм. Имэйлийн гарчиг бол хамгийн чухал хэсгүүдийн нэг. Үүнийг уншаад л хүлээн авагч таны имэйлийн зорилгыг ойлгох ёстой. Жишээ нь meeting request, project alpha, буюу уулзалтын хүсэлт, аль төсөл. Эсвэл follow up on, хоббиг буюу сэдв энэ талаарх нэмэлт мэдээлэл гэх мэтээр тодорхой бичээрэй. Мэндчилгээ сонгохдоо хүлээн авагчтайгаа ямар харилцаатай болохыг анхаараарай. Албан ёсны тохиолдолд Dear Mr. Last name буюу эрхэм ноён хатагтай овог гэж бичээрэй. Харин илүү чөлөөтэй үед First name буюу сайн үнэр гэж эхэлж болно. Имэйлээ эхлэхдээ зорилгоо шууд тодорхой хэлээрэй. Ингэснээр хүлээн авагч цаг зав хэмнэж таны саналыг хурдан ойлгоно. Жишээлбэл I am writing to inquire about буюу би энэ талаар лавлах зорилгоор бичиж байна. Эсвэл This email is regarding буюу энэ имэйл нь Т холбоотой гэж бичээрэй. Имэйлийн үндсэн хэсэг нь тодорхой бөгөөд товч байх ёстой. Use simple language буюу энгийн үг хэллэг ашиглаарай. Keep paragraphs short буюу догол мөрүүдийг богино байлга. Мөн Use bullet points for lists буюу жагсаалтуудад цэг ашиглаарай. Имэйлээ хаахтаа хүлээн авагчаас юу хүлээж байгаагаа тодорхой хэлээрэй. Жишээ нь Please let me know if you have any questions. Буюу хэрэв танд асуух зүйл байвал надад мэдэгдэнэ үү. Эсвэл I look forward to hearing from you soon. Буюу тун удахгүй танаас хариу сонсно гэж найдаж байна гэх мэтээр бичээрэй. Имэйлээ мэргэжлийн байдлаар дуусгах нь маш чухал. Албан ёсны хаалт хийхдээ sincerely буюу хүндэтгсэн гэж ашиглаарай. Эсвэл best regards буюу таны хүндэтгсэн гэж бичиж болно. Имэйлээ илгээхийн өмнө proofread for errors буюу алдааг нягтлан шалгаарай. Check attachments буюу хавсралт байгаа эсхийг шалга. Мөн confirm recipient буюу хүлээн авагч зөв эсхийг баталгаажуулаарай. Баяртай.